За үзэгчдийн амгалан айлтгая бид өнөөдөр студидтэй зочноо урьж ирүүлээд байна. Манай өнөөдрийн зочноор тэтгэврийн дараах хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвийн тэргүүн Батэрдэнэ өргөцсөн юм а. Бидний урилгыг хүлээж авч ирсэнд баярлалаа. За баярлалаа. Маш их анхаарал татсан асуудлаар хоёулаа яг энэ 20 минутын хугацаанд ярилцах нэ. Манай улсад одоо 101 мянган ахмад настан одоо тэтгэвртэй гарсан ахмад наснууд байна гэж үздэг. Энэ ахмад наснуудын хэмжээний хувь нь тэтгэврийн хамгийн доход хэмжээ буюу 769 мянган төгрөгөөр одоо тэтгэвэр авч байна. Монгол улсын хэмжээнд нийтдээ нэг 500 гаруй мянган тэтгэвэр авчид байгаа. Үнэнээс бол одоо өндөр насны тэтгэвэр үе эмэгтэй 55, эрэгтэй 60 наснд одоо тэтгэврт гарсан нэг 420 гаруй мянган хүмүүс байгаа. Үлдсэн хүмүүс нь өөрсдөө нөгөө юу цэргийн тэтгэвэр, малчны тэтгэвэр, хүнд одоо нөхцлөөс гарсан тэтгэвэр, ингээд бусад тэтгэврээс гарсан гэсэн ангилд явдаг. За тэгэхээр энэ хүмүүсээс маань ихэвчлэн одоо сүүлийн 4 бүлэгт одоо байгаа иргэд маань илүү их хөдөлмөр эрхэлдэг. Нэгсэндээ цэргийн тэтгэвэр, мөн малчны тэтгэвэр. Яагаад гэх юм бол нөгөө бие махбодын хувьд гэх юм уу насны хувьд арай залуу 40 төөдөө гарцсан 50 таатай гарцсан байдаг учраас илүү хөдөлмөр эрхэлдэг. Яг өндөр насны одоо тэтгэвэр авдаг иргэдээс нэг 40 гаруй мянган одоо иргэм хөдөлмөр эрхэлж байгаа гэсэн сүүлийн тоо баг шиг байна. 21.5%. Бас бага байна тий. Тэр бол тэтгэврийн дараах хөдөлмөр эрхлэх гэж жоохон юу хэлээд байна. Одоо манад чинь ер нь бол яг улсын чанартай газарт улсын байгууллагуудад бол тэтгэвртэй гарсан хүн бол ажил хөдөлмөр эрхлэх бас 20-той гэх юм уу одоо сөрөг байдаг л да эсвэл гэрээтэр ч юм уу ажилдаг тий. Тэтгэврийн дараах хөдөлмөр эрхлэлт өнөөдрийн байдлаар ямар байна? Энэ цаашдаа яаж хөгжинэ гэж та харж байна? За юуны өмнө ярилцахаасаа өмнө уг үндсийг ярихаас өөр ямар ч арга байхгүй. 1990 оны хувьсгалаас хойш бид болохоор одоо хүмүүнлэг иргэний арчилсан бөгөөд чөлөө зах зээлийн эдийн засгийг сонгосон тийм ээ. Урд нь бол бид нар болохоор яг ингээд тэтгэврт гарах үйл явцыг бол чөлөөндөө гарах амралтаа авах, гавьяаны амралтанд гарах гэж улсаас 100% бүрэн даадаг. Тэгээд одоо дээрээс нь одоо тухайн ажил мэргэжлийн онцлогоос тэтгэврээ тогтоологдог байсан. 90 оноос хойш бид нэр одоо юу чөлөөт эдийн засгийг одоо сонгосноос хойш яг энэ асуудал заашгүй гарч ирэхээс аргагүй болчихж байгаа. Нэгт тэтгэврийн хөрөлцөө асуудалтай болоод ирж байгаа. Хоёрт гэх юм бол нөгөө нийгмийн харилцаа. За ингээд гуравт ингээд соёлын асуудал ч одоо гэдэг юм уу нийгэм маань өөрөө тэр чигээр өөрчлөгдсөн учраас нэгсэндээ нөгөө пост социалист орны хувьд яг энэ асуудал гарч ирэхээс ямар ч аргагүй болчиход байгаа байхгүй. Тэтгэвэр дараа хөдөлмөр эрхлэх ёстой байна гэж. За үүнийг болохоор барууны оронд болохоор актив эйженч буюу идэвхтэй насжилт гэж нэрлэдэг байгаа. За зарим газрууд болохоор үүнийг яг юу гэж нэрлэдэг байгаа. Одоо silver home гэдэг ч юм уу янз янзаар нэрлээд яваад байгаа. Нэг өсөндөө тэтгэврт гарах үйл явц бол шууд одоо сууж байгаа тэтгэврт гардаг юм байна. Амьдралын мөчлөгийн хувьд өөрийнх нь одоо дуршлаг, хоригдлогдсон капитал явсаар байгаад тэгээд тэр хүн эцсийн бүлэг тэтгэврт гардаг. Гэхдээ бүрэн тэтгэврт гарахаас өмнө bridge employment гэдэг бас нэг ойлголт гарч ирж байгаа. Нэг өсөндөө та за би одоо ингээ боллоо гэд хөлөөж ийгээд суутлаа хүртэл гэсэн үг шүү дээ. Тэр хүртлээ хөдөлмөр эрхлэх шаардлагатай гэсэн энэ асуудал гарч ирээд байгаа. Эдийн засгийн нөхцөл байдлаас нэгт болж байна. Хоёрт гэх юм бол нөгөө нийгмийн харилцаанаас болж байна. За гуравт одоо гэх юм бол бас соёлын харилцаанаас болж байна. Тэгэхээр энэ тэтгэврийн дараа хөдөлмөр эрхлэх гэдэг асуудал маань өөрөө яг одоо бидний сонгосон энэ нийгмийн салшгүй нэг хэсэг болоод хувираад байгаа байхгүй. Өчигдөр бол ерөнхий сайд өчигдөр засгийн газраас гаргасан шийдвэрийг танилцуулж байхдаа бас тэтгэвртэй гарчаад гавьяаныхаа амралтанд одоо суучаад цаашаа ажиллах юм бол одоо тодорхой хувиар бас нэмэгдэх тухай ярьж илээ л дээ. Яг бусад улс орны жишгээр харахад одоо чөлөөндөө гарах хүмүүсийн насны ялгаа бас өөр байгаа шиг байна. Манай улсад бол эмэгтэй 55, эрэгтэй 60 хүрсэн бол гэж байгаа шүү дээ тий. Бусад улс орныг харахад нэг 2-3 жилийн ялгаа байгаа шиг байна. Манай хувьд болохоор эрэгтэйчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдээс харьцангуй бага байгаа гэдэг. Тэг энэ хоёр ялгааг бас өнөөдрийн нөхцөлд харгалзаад ийм шийдвэр гаргаж байна уу? Ер нь дэлхийн нийтийн жишгийг дагах гэж байна уу? За энэний суурийг бас ярихаас өмнө ахаал одоо үндсэн асуудал руу ахаад орохгүй болж байна. 1994 онд анх одоо батлагдсан нийгмийн даатгалын тухай хуулийн дээр болохоор бидний одоогийн авж байгаа тэтгэврийн систем if хамтын систем буюу Германы систем багхгүй PS Go U.
та хөдөлмөр эрхэлж байгаа бол таны одоо өгсөн тэр татварыг одоо иргэн Б тэтгэвэр хэлбэрээр авах гэж. Тэгэхээр 3 хүн тутам хөдөлмөр эрхэлж иж нэг хүний тэтгэврийг өгөх болчиход байгаа. Гэтэл дэлхийд даяар бөгөөд Монгол улсад нөгөө дундаж наслалт гэдэг маань амьдралын чанараас болоод өссөн байгаад байдаг. Ялангуяа одоо таны асуусан асуулт нэлээд эмэгтэйчүүдийн дундаж наслалт өссөн байгаад байна. Ерөнхийдөө нэг 72 3 орчим байгаад байдаг. Эрэгтэйчүүдийн дундаж наслалт бас одоо хувь хүний одоо юу гэх юм соёлоос гэх юм уу олон асуудлаас шалтгаалаад бага байгаад байдаг. 67 орчим жил байгаад байдаг. Тэгэхээр энэ болгон асуудлууд юу гэж хэлээд байна гэхээр хөдөлмөр одоо эрхлэхийн одоо гол ач холбогдол буюу нийгмийн даатгалын одоо тэр сангийн үйл ажиллагааг хийхин тулд системийн хувьд өөрчлөлгөөсөр аргагүй гэсэн санаа яваад байгаа. За хоёр дахь асуудал гэх юм бол үүнээс болоод одоогийн байдлаар 140 гаруй мянган одоо тэтгэвэр авахчид маань баг тэтгэвэр аваад байгаа. Баг тэтгэвэр авч байгаа. Нэг өсөндөө 615 мянган төгрөгийн тэтгэвэр аваад байгаа байхгүй яг боддоо. Тэгэхээр энэ болохоор ахаад нөгөө системийн гажуудал буюу 2013 оноос хойш үндсэн нөгөө жигнэсэн дундаж үнэлгээг нь багаар ботцсон хүмүүс маань өнөөдөр ингэж баг аваад тэгээд ингээд одоо ядуурл асуудалтай ингээд нүүр тулгараад байгаа. Тэгэхээр нэгсэндээ системийн юм учраас ямар ч арга байхгүй. Бүр тэр чигээр нь өөрчлөх хэрэгтэй. Тэгэхээр энэ системийг өөрчлөхийн тулд 3 оролдлого хийсэн байдаг. Гэтэ бас нэг косметик хагалгаанууд гэх юм уу да. 1994 оны нийгмийн даатгалын тухай хуулийн дараа 2003 онд, амун 2023 онд гих мэтчлэг хийсэн. Тэгээ үүн дээрээ бас одоо нэрийн данс гих мэтчлэн асуудлуудыг оруулж ирсэн л дээ. Нэрийн данс гэдэг маань жишээ нь зарим хүмүүс бас надаас асуугаад байдаг байхгүй. Би ингээд дансандаа мөнгөтэй юм шүү дээ. Би чи нэрийн дансандаа мөнгөтэй хүмүүс яриад байдаг. Гэтэл нэрийн данс гэдэг маань хиймлэл бичигдэж байгаа. Та одоо тэтгэврээ дээрээ одоо ирээдүйд хадгалах мөнгөн хэлбэрээ бичүүлж байгаа тэр бичиж байгаа хэлбэрийг чинь л нэрийн данс гэж яриад байгаа байхгүй. Та 100 төгрөг одоо за би нийгмийн даатгалын тэмдэглэл өглөө шүү гэсэн чи за 100 төгрөг гэж бичээд зүгээр бичиж байгаа тэр хиймэл асуудал нэрийн данс. Тэр иргэд энийг бас ойлгохдоо би нэрийн данстай шүү гэж яриад байдаггүй. Таны ирээдүйд авах тэр одоо тэтгэврийн чинь суур тэр хиймлэр бодогдсон мөнгөний дундчийн одоо 50-60% дээр ингэж гарч тэтгэвэр авагддаг. Тэгэхээр би яг юу ярих гэдэг вэ гэхээр системийн хувьд одоо Монголын хувьд болохоор нэг давхаргатал системтэй байгаа. Нэг давхаргат буюу та ажил хийлээ, төллөө нөгөө тэтгэвэр тавлаа. Гэтэл насжилтын асуудал байгаад. 2050 он гэхэд Монгол улсын хүн амын 5% нэг нь Ахмад бол. Тэгэхээр хэн одоо тэр тэтгэврийг өгөх вэ гэдэг нэг асуудал гарч байна. Хоёр дахь асуудал гэх юм бол өнөөдөр нийгмийн даатгалын санг улсын төсвөөс жил болгон 1-1.5 их найдын өсөлттэйгээр зардлыг нөхөж байгаа. Нэгсэнд дандаа алдагтал тавьж байгаа гэсэн үг. Тэгээ энэ байдлаар бол зарим судлаачдын таамаглаж байгаа 2030 онд Монгол улсын нийгмийн даатгалын санг дампуурна. Тэгэхээр тэтгэвэр авдаг хүн байхгүй болно гэсэн үг. За энэ болгоны үйл ажиллагааны сорилтуудыг одоо давахын тулд өчигдөр бас Монгол Улсын ерөнхий сайд учрал шийдвэрүүдийг зөрөгтэй гаргаж байгаа шүү байна. Энэ нэг тогтолцоогоо одоо шинжилгээ одоо болио. Олон тогтолцоо одоо давхархт одоо тогтолцоороо шилжиж гэсэн зөрөгтэй алхам хийж байгаа шүү байна. Хувь судлаачийн хувьд бол энийг бол дэмжиж байгаа. Гэхдээ болгоомжтой хандахгүй бол үүнээс одоо шалтгаалж бол албан бус хөдөлмөр эрхлэлт хавтгаарах. Мөн дээрээс нь одоо хувийн одоо байгууллагууд гэх юм одоо ашигын төлөө явж байгаа учраас хөдөлмөрийн мүлжлэгт ахмад наснуудыг тэтгэврт гарсан хүмүүсийг одоо нэрвэгдүүлэх эсэл гарч ирэх олон асуудлууд байгаа шүү. Олон тогтолцоо руу шилжих нь бол зөв олон давхархат. Одоо нэгсэндээ за та одоо өөрийнхөө нэрийн даасанд бичүүлээ мөнгөтэй байх нь нэг одоо давхарга. Хоёр дахь давхарга та хоримтлал мөнгө хөрөнгө оруулж олно. Хоёр дахь давхарга. За гурав дахь давхаргыг бас хэлээд баталгаа тэтгэвэр гэж тийм ээ. Танд 100-аас 300 мянган төгрөг шууд автоматар бодогдно гэж одоо төрөөс өгч дэмжлэг гэх юм да. Ингээд энэ чинь ерөнхийдөө ингээд олон давхаргатай тэтгэврийн систем болоод байгаа тийм.
За энэ бол хэрэгжил бас тодорхой хэмжээний хугацаа шаарддаг. Энэ хууль нь батлагдана тий хэрэгцэгдэн яригдана. За тэгээд энээс өмнө одоо бол ингээд ахмад наснууд маань тэтгэврийн доод хэмжээг сая 500 болгоё гэдээ одоо хэдэн сар одоо жагсааж байна тийм үү. Эдгээр ахмадууд бас хөдөлмөр эрхлэх тодорхой хууль эрхцэн орчин бүрдээг байгаа учраас ингээ бас жагсаад. Хэрвээ хөдөлмөр эрхлэх хууль зүйн орчин бүрдсэн бол бас тэтгэврээс гадна орлого байна шүү дээ тийм үү. Энэ бас яаж зохицуулах вэ? Өнөөдөр та яаж харж байна? За үүний тухай бас тодорхой хэмжээний зохицуултууд байдаг. 2017 онд ахмад насны тухай хууль гэж одоо батлагдсан. Ахмад насны нийтлэг эрх ашигыг хамгаалах гэх мэт. Гэхдээ тухайн хуулийн гол концепц нь ерөөсөө ахмад настан гэдэг хүнийг халамжлагч гэдэг үднээс нь харцсан хуулийн ерөнхий концепц нь яваад байдаг байхгүй. Дандаа одоо хов хишиг дүгэн гэдэг ч юм уу. Одоо цол зэрэгэм одоо шагнана гэдэг ч юм уу. Тийм ерөнхийлсэн байдалтай л яваад байдаг байсан. Тэгээ үүний талаар бас манай байгууллага болон олон иргэний нийгмийн байгууллагуудын дуу хоолой орсноор 2024 оны 1 сарын 1-ээс эхлүүлээд хэрэгжээд одоо ахмад насны тухай хуулиар ганц нэг залтууд бол орсон байгаа. Ахмад настай хүнийг бол ажил мэргэжлэр нь одоо ингэж ялгуулжлахгүй ажиллаж болно гэсэн нэг залт орсон байна. Хоёр тэгвэл энэ одоо хуулийн зохицуулалтаас шалтгаалаад органик хуулиудад нийгмийн даатгалын тухай хуулийн дээр хүртэл 50 бөгөөд 50-аас дээш ажилтан ажиллаж байгаа байгууллагууд 2-оос доошгүй хувийн ахмад насныг ажилуулах ёстой гэсэн бас хуулийн залт оруулсан байгаа. За мөн дээрээс нь 2017 оны тухайн эдийн засгийн газрын тогтоолоор энэ ахмад мэргэжлийн зөвлөх үйлчилгээ гэсэн одоо үйлчилгээг бас ингэж ихсэн байгаа. Гэхдээ би энэ болгоныг ингээд дурдаад байгаа нь энэ болгон маань үр дүнгээ байгаа оноогүй байна гэдгийг хэлэх гээд байгаа. Жишээ нь гэр бүл хөдөлмөрийн нийгэм хамгааллын яамнаас ахмад мэргэжилтэн үйлчилгээ зөвлөх үйлчилгээ гэдэг үйл ажиллагааг бол явуулдаг хөдөлмөрлөлт дэмжих зорилгоор. Мөн дээрээс нь ахмад одоо бизнес эрхлэх гэж байгаа иргэдийн дэмжлэг хэлбэрээр 10 сая хүртэл олгодог. Гэхдээ би бас нэг тоо хэлвэл энэ бол бас байндаа хүрсэн үг бол хэцүү. Нодлон жилийн энэ жилийн байдлаар ахмад мэргэжилтэн зөвлөх үйлчилгээ 857 он оролцсон байна л. 510 одоо гаруй мянган тэтгэвэр авагчдаас 800 хүнийг орон даяар шүү дээ. Тийм. Бага тоо. Одоо 100-ны мянганы нэг үү. Одоо хэд гэж тоолцох тийм ээ. Дээрээс нь нөгөө тэтгэвэр одоо хөдөлмөр эрхлэх гэж байгаа хүмүүсийг дэмжиж гин гэж зээл олгож гин гэж сая баах юм ирсэн те. Энэ жилийн хугацаанд 1000 гаруй хүндэл өгсөн. Энэ бас ингээд цахимаар олгогдоод байна уу? Биечлэн очиад байна уу? Тэр бүр ингээд хамтууд цахимаар бол тэгж холбогдож одоо санал хүсэл дөрвөл гомдооч гаргаж чадахгүй байгаа шүү дээ. За тэгэхээр энэ чэнэс бас нэг яг ингээ парадокс үүсээд байна тийм ээ. Хуулийн зохицуул байна уу байна. За би таны одоо хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж гин гэж яриад идэг мөртлөөсөө бодит байж газар дээрээ хөрсөн дээрээ одоо нэг 1000 ахмадад 500 мянга гаруй хүний дунд 1000 хүн гэхээр одоо юу гэсэн үг вэ? Бараг өгөөгүй л гэсэн үг тий. Тэгэхээр энийг ингээ гурван талаас тайлбарлаж болж байгаа. Нэг төр бүгдийг хийх ёсгүй. Алдгүй шүү дээ. Ягаад гэвэл энэ бол ерөөсөө татвар төлөгчдийн мөнгөөр төр гэдэг одоо субъект маань нийгэм улс төрийн тодорхой асуудлуудыг шийдэж явж байгаа менежер л шүү дээ. Менежер шүү дээ. Ард түмнээс сонгогдсон төлөөллийн менежерүүд шүү дээ. Тэгэхээр тэр хязгаарлагдмал хөрөнгийг яаж үр ашигтай зарцуулах вэ гэдэг талаас бодно гэхээс биш. За бид нар хөдөлмөр эрхлэлтийг чинь дэмжижлээ шүү. Эсвэл бид нар одоо ингээд цалин үсийг чинь нэмэн шүү гэдэг асуудал яригдах бол утгагүй байхгүй юу? Бид нар эргээд нөгөө ярина гэдэг шиг пост социалист шилжилтээ бас бодох хэрэгтэй. Бид нар харьцангуй шинэ бүх юмнуудыг бол ойлгох бол бас цаг хугацаа хэрэгтэй байна. Нөгөө талдаа 36 жил гэдэг бол баггүй хугацаа. Бид нар маш их алдлаа онлоо, олон улсын туршлага ярьлаа, хөрсөн дээр хийгдсэн юу вэ? Энэ асуудал байна те. Нөгөө талдаа эдийн засгийнхаа нөөц боломж шиг харах хэрэгтэй. Монголын өнөөдөр жишээ нь эдийн засгийн нийт одоо GPT-г ингээд яриад үзэхээр өнөөдөр дэлхийн одоо их найдчин болцсон Элон Маскын хөрөнгийн хэдэн өдрийн орлого бай гэж гих мэтлийн гэж макро түвшнээс микро түвшин рүү ярих бодохгүй бол бид нэр ерөнхийдөө бүх юмыг төрлөө хариуцж болохгүй гэсэн нэг санаа. Хоёр дахь санаа болохоор төр үнийгээ хүлээн зөвшөөрөөд иргэний нийгэм гэж одоо үнэхээр байгаа юм бол иргэний нийгмүүдтэй хамтарч ажиллаач ээ. Хувийн хвшлүүдтэй хамтарч ажиллаач ээ. Түншлэлийг одоо өөр шатнд гаргаач ээ. Түншлэл ярихаараа ганцхан төр хувийн хвшлийн түншлэл яриад байдаг. Эдийн засгийн өрөөнд нэгсэндээ гүүр барин, зам барин. Гэтэл энэ чинь тэр гүүр замыг хэн зориулж яриад байгаа? Хүнд зориулж ярьж байгаа шүү дээ. Хэн зориулж яриад байгаа?
нийгэмд амьдарч байгаа тэр хүмүүсийн амьдралын чанарыг дээшлүүлэхийн тулд тэр бүтээн байгуулалтууд хийгээд байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөө нийгмийн одоо байгууллагуудаа ингээд орхитуулж чадах. Тэгэхээр ахаал ингээд системээс нь ярихаас ямар шаардлага байгаац нэг юм ярихаар л ингээд ахаал төрөмс байгууллагын тухай хуулийг өөрчлөхгүй болохгүй, энэ чинээс төр яаж ажиллах вэ гэдгийг ярих болохгүй, төсвийн одоо тэр дагалт хуулиудаа өөрчлөхөөс өөрчлөхгүй ганцхан ахмадын хөдөлмөр эрхлэлтээс ийм олон юм салаалж шин. Тэгэхээр энэ бол бүх салбар дээр тохиолдож байгаа бидний маш том сорилт болчиход байгаа байхгүй. Магадгүй энэ бол үндсэн хуулиа ахаад эргэж харах уу гэдэг төвшин дээр хүртэл очих гээд байгаа гэсэн зарим судлаачид бол ярьдаг л та. Яг энэ чиглэлээр тэтгэврийн дараах хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв ямар үйл ажиллагаа хийж байна? Яг бодитоор за ингээд их хурл одоо улсын их хурлд лобби бүлэг байна уу? Ахмадуудынхаа санаа оноог хэр авч байна? Ер нь бодвол ингээд 30 хэдэн жилийн хугацаанд бол маш их юм судлаа, маш их одоо туршлага суулаа, алдаатай оноотойг инж бид харж штэ. За хувь судлаачийн хувьд би 2018 оноос яг энэ сэдвээр баг Монгол улсад анх удаа судалгаа хийгээд тэтгэврийн дараах хөдөлмөр эрхлэлт гэж юу вэ гэж. За яг хуу тэтгэврийн эрхлэлт зайд байдал гэдэг ч юм уу, за тэтгэврийн насны хүмүүсийн сэтгэл зүй гэдэг ч юм байсан л та. Тэгээ яг энэ хөдөлмөр эрхлэлтэд бариад ирсэн чинь нэг талдаа айгүй судалгаа одоо гап гэх юм уу, хоос нь нөхөө байгаа. Ямар судалгааны тоо байхгүй, судалгаа байхгүй, маш их сорилттой тулгарч байна. Одоо ч гэсэн. Тэгэхээр энийгээ бас одоо давн туулахын тулд одоо би сая түншлэлийн талаар хэллээ тийм ээ. Жишээ нь манай байгууллага Сүхбаатар дүүргийн Ахмадын хороотой нэгт хамтарч ажиллаж байгаа. Нэгт хамтарч ажиллаж байгаа. Яг одоо нийгмийн байгууллагын түншлэл гэдэг хүрээнд бид нар үнэгийн байдлаар нодлон жил бид нар жишээ нь онцлог ажил мэргэжлийн ахмадуудад одоо хөдөлмөр эрхлэлтийн дэмжих зорилгоор Монгол бүхий өргөнд бас тодорхой хэмжээний арга хэмжээ хийлээ. Энэ чинээс 400 гаруй ахмадыг жишээ нь өдрийн одоо ажилд зуучлаад орлоготой болгочихж байгаа байхгүй. Урлаг соёлынхан чинь ажил байхгүй, хөдөлмөр байхгүй. За энэ жил бас уламжлал болгоод бид нар бас өдөржиний хэвлэлийн соёлын төвөргөнд бас болгоод 100 гаруй ажилд нэг болголоо. За Сүхбаатар дүүргийн Ахмадын хороотойгоо бас хамтраад тодорхой хэмжээгээр бид нар яг хөдөлмөр эрхлэх хүсэлтэй 1000 гаруй иргэдийн бүртгэлийг бас авлаа. Портфолингийг бас хийж байна. Судалгаа хийж гэнэ гэсэн үг шүү дээ. Мөн одоо хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор 300 гаруй хувийн хвшний байгууллагатай гэрээ хийчлээ бид нар. Ахмад таснуудыг хөдөлмөр эрхлүүлэх гэж. За тэгэхээр энэ үйл ажиллагаануудыг бид нар бол одоо өдөр тутмын үйл ажиллагаанд хийж байна. Хууль эрх зүйн үүднээс бид нар бол зохих үйл ажиллагаануудыг хийх зорилгоор өчигдөрхөн бид нар Монгол улсад бас анх удаа идэвхтэй насжилтаа ахмадын хөдөлмөр эрхлэлт сэдвээр яг ийм панел бодлого хэлцүүлэх хийлээ. Тэгээд үүнээс гарсан үр дүнгийг бид нар холбогдох албан тушаалтуудад өгөөд тэгээд энэ үйл ажиллагааны яг хаанаар гацаад байгаа юм бэ? Яаж хамтрах хэрэгтэй юм бэ гэдэг бодлогын шийдлүүдээ хийхээр явж байна. Тий. Бид хоёрын ярилцсан хугацаа дуусах төгөж байна. 1 минут үлдлээ. За яг энэ сүүлийн энэ минутыг танд болгоё. За юуны өмнө одоо ингээд телевиз үзэж байгаа ахмад наснуудаа ялангуяа тэтгэврт гарсан иргэдтэй хэлэхэд та бүгд маань бол тэтгэврт гараад халамж хүсдэг хүмүүс биш шүү. Та бүгд маань нийгмийн идэвхтэй одоо хөдөлгөгч хүч бөгөөд үнэт зүйл баялаг юм шүү. Нийгмийн капитал юм шүү гэдгийг дахин хэлмээр. Тий. Баярлалаа танд. Бидний өнөөдрийн урилгыг хүлээж авч ирч яг манад одоо өнөөдөр хөрсөн дээр бууж хэрэгжих шаардлагатай байгаа асуудлуудын талаар хөндөж ярилцсан. За тэгээд ажил хэрэг болох болтугай. За их хурлаар одоо засгийн газрын төвшөнд энэ асуудал яригдах болтугай. Бүгд хурдан нааштай ахмад наснуудад маань ээлтэй шийдэгдээсэй л гэж хүсэж байна та. За баярлалаа. Баярлалаа. Эрхэм үзэгчдээ бид өнөөдөр студидтэй тэтгэврийн дараах хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвийн тэргүүн Бат Эрдэнэийг урьж ярилцлаа. Одоо үзэгчид та бүхэндээ бид Монгол банк